Саяын Сиднейд өнгөрүүлж байгаа сүүлийн өдөр маргааш өглөө 9-нд. Тэгээ өнөөдөр эндхийн хамгийн өндөр барилга дээр гарч үзэн. Гэхдээ гадаа бол одоо эндхийн өвөл эхэлж байгаа болохоор бороотой, өглөө бороо ороод тэгээд нэлээд салхитай байна. Тэг ямар ч гэсэн явна да. Эндхийн мөнгөн тэмдэгт нь болохоор ийм гэлгар ууч шиг ийм гэлгар ууч шиг. Хамгийн өндөр барилга дээр гардаг дэлгүүр дотроо ороод ирсэн байна. За тэгээд энэ дэлгүүрт нь болохоор төрөл бүрийн брэндүүд байж байна. Одоо Gucci, Chanel, Fendi, Prada гэхмэчлэн хамаг мэдээлэлгүүр нь алсын ингэ байрлал юм байна. Айгүй хөөрхтэй. За тэгээд дээдлийн 5 давхрт нь болохоор ийм хоолны хэсэг байгаа юм байна. За энэ барилгынхаа 5 давхрт нь энэ Eye Tower нь байгаа юм байна. За эндээс ингээд тавраа үзэх билетээ авчдаг юм байна. Зөвхөн картаар үйлчилдэг гинэ. Анааш ингэ орсон чинь security-гээр шалгаж байна. Тэгээд энэнийхээ энэ 4 давхрт энэ лифтнээс бууж ирэхээр шууд ингээд хүмүүс байж идэм байна. За 360 градусаар одоо Сидней хотыг харах боломжтой болж байна. За энэ нөгөө Opera House, нөгөө алдартай бриж өглөө бороо орсон байж байгаа бүрхээд тэгээ одоо яг борооны дараа нар гараад ингэж харагдаж байна. За тэгээ цаашаага далайн эргүүд дээр болохоор нөгөө дээр үеийн Английн колон байсан. Тэрнийх нь англичуудын барьсан улаан тоосгон байшингууд бол байт юм лээ. За ингэж байна. За ингээд усан замууд нь байж байна. Одоо энэ явж байгаа усан завууд байгааз эдгээр болохоор цаад байгаа арлуудтайгаа ингэж холбогддог нийтийн тээвэр нэмэлээ. Энэ дээр зарлаа хийчээд тэгээд тэр усан цаваараа усан цавандаа суугаад гэрлүүгээ ингээ хардаг. За энэс цаашаа бол ингээ задгаа манхан заруу гарчих юм гэсэн. За маш үзэсгэлэнтэй юм аа. 1788 оноос ингээд үүсэж эхэлж байгаа маш залуу ус учраас одоо бүтээн байгуулалт бол маш их явагдаж байна. Тэгээд энэ өндөр барилгууд дээр ингээд ажиллаж байгаа хүмүүс маань ер нь ихэнх нь баг нөгөө эрэлттэй ажилдаа бол орчдөг юм байна л да. Тэгэхээр одоо манай монголчуудын монгол залуучууд бол энэ ажлын виз аваад спонсорлогдоод явхад нэг л гол чухал зүйл байна. Тэр нь хэл. Одоо жишээлбэл энд ингээд эхнэр нь сураад нөхөр нь ажиллаа тий. Тэгээд ингээд нэлээ олон жил за нэг 4-5 жил ч юм уу тий байсан хүмүүс ч гэсэндээ одоо 4-5 жилийн хугацаанд нөхөр нь ингээд үнэхээр сайн шүү гэдгийг харуулсан байгаа шүү дээ. Тэгээд яг спонсорлох нь компани нь бол ингээд спонсорлоход бол бэлэн спонсор ингээд өгч байгаа. Тэгээд тэр визийг ингээд баталгаажуулахад бол тэр хүнээс IELTS-ийн 5 оноо, 6 оноо гэж олон шаарддаг юм байна. Тэгэхээр манайхан яг уу энд ингээд IELTS визээр ч юм уу сургалтын визээр ингээд ирэх нэг хэрэг болж байна тий. Тэгээд энэ гой боломжийг ингээд барьж аваад бүр ингээд ашиглаад тогтоохын тулд яалтчгүй ингээд хэл англи хэл болон тэр шаардах юм байна. Уг нь ингээд бид нар бодохоор ажлыг ингээд хийгээд өгч болчихлоо тий. Тэгээ ингээд хангалттай хийцэн байхад яагаад ингээд хэл шаарддаг юм бэ гэд ингээд бодож байгаа шүү дээ. Би бол тэгж бодож байгаа байхгүй. Гэхдээ энэ ус бол тэгдэггүй юм байна. Ерөөсөө ингээд хэлтэй бол хэлтэй, ур чадвартай бол ур чадвартай тийм л хүмүүсийг энэ Австралид ингээд барьж үлдэх тийм сонирхолтой, тийм бодлоготой юм байна л да. Энд ингээд амьдарч байгаа хүмүүс маань эндхийн гой сайхныг бол бүгдээрээ мэдэрсэн явж байгаа. Талдаараа бол окей 2 жилийн мастер ч юм уу тэ ирээд тэгээ гэр бүлийн хүн нь ажиллаад ингээд явхад бол боломжтой. За тэгээд тэрийг төгссөний дараа бол 2 жилийн 1-2 жилийн ажлын эрх өгч байгаа. Тэгэхээр одоо ийм нөхцөл байдаг шүү гэдгийг
ямар ч гэсэн энийг ингээд сонсоод тэгээд одоо Ирландаас ч бай, Монголоос ч бай ирэхээр ингээд сонирхож байгаа, төлөвлөж байгаа хүмүүс маань эртнээс хэлээ бэлдээд маш төлөвлөгөөтэй ингээд ирэх юм бол үнэхээр гоё боломж олно байна. Шилмэл хүмүүсийн дунд орж амьдрах гэдэг бол нэр үнэхээр одоо сэтгэлд өөр сайхан мэдрэмж бол байд юм байна гэж мэдэрлээ. За энэ Eye Tower бол Австралид ирж байгаа хүн болгоны очиж үзэх ёстой гоё газар байна. Маш гоё таламжтай цаг агаартай тэсээр нэ ингээд хөтөлтөн тэрнийгээ ерөөсөө устгахгүйгээр яг ингээд гоё хөтөлбөр болсон. Өмнө нь зөвхөн сургалтаар гэхэд 10 гаруй жил амьдарч болдог байсан юм. Одоо тэгээд тэрийг ингээд жоохон шахаад эхэлж байгаа гэдэг хэлээ. За тэгээд бас та нар мэдж байгаа хэрэг өмнө нь аялын визээр хичээл хүмүүс айгүй их ажил хийгээд байна гэдэг. Тэгээд тэр нь бас ингээд боломжтой болж байгаа юм байна. Сургуулийн төсгөж маш олон хүмүүс ирж байгаа. Маш хүчтэй юм байна. За тэгээд сургууль төгссөн хүн болгон одоо энд ингээд хөтөж үлдэхийг хүсэж байгаа. Ирландтай адилхан нөгөө эрсдэлтэй мэргэжлүүд гэж бас байгаа. Тэгээд тэрэнд нь сайхан хэвчих юм бол бүр илүү өндөр боломжтой юм байна. За эндээ ингээд холыг хардаг юм дурамтай юм байна. Тэгээд бас нэг юм нь болохоор эмэгтэй хүмүүсийн хувьд бол Ирландд амьдарсан, Австралид амьдарсан баг нэг ялгаагүй юм шиг санагдлаа. Яагаад тэгэхээр эндхийн байрны түрээсийн зардал, хоол хүнс нь бол Ирландтай ойролцоо юм байна. За тэгээд цагийн цалин ч гэсэн бас ер нь яг еврогоор шилжүүлээд бодоход бол ер нь ойролцоо. Тэгэхээр гол давуу тал болохоор яг үнэхээр мөнгө хураяа гэж бодож байгаа бол эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүд нь энд сурлаа гэхэд эрэгтэйчүүд нь одоо бүтэн цагаар ажилладаг ч юм уу тий. Тэгвэл маш өндөр боломж бол байд юм байна. Энэ дээр ингээ гарч ирээ сайхан амраал, ажиглаа суул бол үнэхээр гоё юм байна. За тэгээд энэ жуулчд айгүйх явж ялангуяа настай хүмүүс. За тэгээд энэний цаана болохоор нэг юм кафе байна. Эндээс юмнуудаа кофе, сэндвичээ ч юм уу аваад тэгээд сайхан ингээ ажиглаа суухад бол үнэхээр гоё юм байна. За тэгээд бас нэг шипи хэлье. Энд болохоор юу юм бэ? Эмэгтэйчүүдийн ажил одоо үйлчлэгээний ажил шүү дээ, тийм. Үйлчлэгээний ажил хийхэд бол жоохон зах зээл нь харьцан эрэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй бага. Эрэгтэйчүүдийн ажил хийх боломж нь болохоор илүү өндөр байт юм. Яагаад тэгэхээр энэ чинь ингээд маш өндөр боловсралтай ингээд хөгжиж байгаа улс учраас одоо эндхийн иргэн хүмүүс нь өөрсдөө бол аль болох нөгөө гой одоо сайхан ажлуудаа бол хийгээ явцдаг. Тэгэхээр ингээд яг одоо барилгачуд юм уу тэр зам гүүрэн дээр ингээд ажиллах эрэгтэйчүүдийн тэр ажиллах хүч нь бол маш хомсдолтой тийм юм байна л да. Тэгэхээр одоо сая ковидын дараа гэхэд бол яг хил нэгдэл одоо маш олон хүмүүсийг бол татаж авсан байлаа. Жишээлбэл манай Монголоос гэхэд бол бараг 24,000 хүртэл монголчууд бол ирсэн гэсэн тийм тоо байна. За тэгээд тийм учраас манай залуучууд бол наашаа ингээд сонирхож ирэхэд маш өндөр боломжтой юм байна. Гэхдээ гол нь хилээ маш сайн бэлдэх хэрэгтэй. За тэгээд визний тэр одоо дансны баталгаа, тэгээл тэр загталж гэдэг юм уу те сургуульд тэнцэж орох тэдэр бол одоо яаж игээд ингээд болгож штэ. Тэгэхээр яг ингээд явж байгаад хамгийн яг одоо тулдаг цэг нь бол ингээд хил юм байна шүү. Хажууд нь очихоор амар нүсэр юм шиг харагдаад идэг. Тэр нэг усан онгоцууд жижигхэн харагдчихна. Энд бол нэрээ үнэхээр яг хотжилт байгаль хоёрын төгс хослол гэж хэлмээр байна. Энд бол Солонгос, Япон, тэгэл Азийнхан бол зөндөө их байна. Барилга зам гүүрний төслүүдээр нь голцоо 3 том Ирланд компани ажилладаг юм байна. Тэгээд тэр Ирланд компани туслан гүйцэтгэх жижиг компаниуд ингээд бас ингээд нэлээд бол байд юм байна. Тэгэхээр энд бол Ирландууд өөрсдөө энд ирээд маш сайн ажиллаад тэгээд Ирландтай авах хаусныхаа мөнгийг хийчихэд явдаг гинэ. Таньдаг хүмүүс тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүсийг бол үнэхээр энэ Австрали гэдэг улсад нэрээ аялаад ирээсэй л гэж бодож байна. Яг ингээд хүн болж төрсний бүр ингээд маш сайхан тухтай орчин энд бол ингээд байж байна. Тэгээ энд ирсэндээ би бол нэр үнэхээр харамсах байна. Тэгээ энд ирээд уучраа олоод ингээд сайхан гэр бүлээрээ амьдарч байгаа бүх хүмүүстээ үнэхээр баяр хүрмээр байна. Энэ бол хизээч тийм
амархан даваа бол биш. Тэгтээ ямар ч гэсэн ингээд хүн чадж байгаа юм чинь бид нар ч гэсэн, би ч гэсэн, та ч гэсэн тий чадна гэдэг тийм сэтгүүгээр ингээд явах юм бол айгүй боломжтой болов гэж бодож байна. Тэгээд ийм сайхан газар учраас энийг нэг тэгж дэлхийн номер 1 энтер гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар бол нэг тэгж зарлдгүй юм шиг санагдлаа. Зарлах юм бол ерөөсөө одоо дуртай болгоно нэрнтэй чадaltaа чансаатай болгоно нэрнэ. Тэгэхээр ингээд энд байгаа австрали хүмүүс нь өөрсдөд нь жоохон тухгүй. Үнэхээр ингээд гадны хүмүүс ирэх гээд байгаа бол үнэхээр шилмэл хүмүүс л энд ингээд байна гэсэн тийм бодлоготой юм байна гэж ингээд санагдаж байна. Тэгээд австрали аялсан 10 хоногтоо юу мэдэрсэн тэр сэтгэлээ ямар ч гэсэн та нартай маш дэлгэрэнгүй байдлаар хуваалцлаа. Тэгээд манайхан ийшээ бол заавал аялж ирээрээ. Би дараагийн энэ гэхдээ яг аялах тохиромжтой сарууд нь болохоор ер нь нэг 1 2 за өсрээд 3 цаашлаа гэхэд 3 юм байна. Тэгээд энэ үед бол яг 100-ны эд халуун нь дуусаад тэгээд яг сайхан амарлуугаа ингээд шилжиж явах үе юм байна л да. Тэр үед бол энэ сарууд дээр бол маш тохиромжтой юм байна. Эсвэл хаврын сарууд нь байвал бас болж байна тий. За тэгээд дараа үйл бол ээж аав дүүгээ заавал энэ дөрөөлж ажилуулна гэж бодож байна. Тэгээд энэ зөвхөн Сиднейтэй байгаад ахгүйгээр энэ зөндөө олон хотууд байгаа шүү дээ. Тэгээд ингээд битүү далаад хороод байгаа юм чинь тийм маш гой сулнууд бас байд юм байна. Тэгээд ер нь маш гоё төлөвлөгөөтэйгээр яг хамгийн гой үзэх юмнуудаа яг зааж аваад тэгээд сайхан нэг 10 хоног бол хангалттай. 7 хоног бол багтахаар юм байна. 11 хоног бол үнэхээр яг ингээд юмнуудаа үзээд явах бол хангалттай юм байна. За тэгээд наашаа ирэх гэж байгаа хүмүүс байгаа бол манай мөнх зайтай холбогдоод илүү дэлгэрэнгүй бизнес талын мэдээллүүдийг бол асууж болно. Та нар ч гэсэн энэ дээр зайлаарай. Зөндөө ороод ирсэн. 3-5 минутын дараа нисгэж байна. За тэгээд миний хажууд бас 2 хүн байхгүйсэн. Гэхдээ энэ хүн өөр суудлаас ингээд ороод ирлээ. За Австралийн аялал бол маш сэтгэл өндөр байлаа. Тэгээд миний бүр төсөөлснөөс илүү би олон өхнөөс болохоор Австрали гоё гэж сонссон. Гэхдээ бүр ийм гоё гэж бол ерөөсөө ингээд бодож байгаагүй. Тэгээ үнэхээр хүн бол ингээд өөрөө биеэрээ ингээд ирж үзчихэж ямар супер вэ гэдгийг бол ингээд мэдэрдэм байна. Тэгээд үнэхээр сэтгэл өндөр байна. За тэгээд энд байгаа манай хамаатнууд Баярага, Дугагч, Заяа, Балжаа гэд бүгдээрэнд нь тэгээд дүүнартаа, Пүрвахтаа бүгдээрэнд маш их баярлалаа. Зөндөө олон газраар дагуулж яваад юм үзүүлээд үнэхээр сайхан байлаа. За ингээд нутгийн зүг хөлгийн жолоо золлоо.